Сайн байцгаана уу? Үндэсний статистикийн хорооноос 2019 оны нийгмийн салбарын статистикийг танилцуулъя. Монгол Улсын хууль заасны дагуу үндэсний статистикийн хороо хүн амын амжиргааны доод түвшин шинжилэн тогтоож нийтэд зарладаг байгаа. Хүн амын амжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд мөнгөний тусалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэгэлдэг. Хүн амын амжиргааны доод түвшинг аргачлалт заасны дагуу 2020 онд хэрэглээний үнийн индексээр индексжүүлэн татсан. Шинжилэн тодорхойлсон амжиргааны доод түвшинг өмнөх оны мөн үед мөрдөж ирсэн амжиргааны доод түвшинтэй харьцуулбал зүүн бүсэд 7.5%, баруун бүсэд 6.7%, Хангай болон Төвийн бүсэд 6%, Улаанбаатарт 5.6%-аар нэмэгдсэн байна. За үргэлжлүүлээд бүртгэлтэй ажилгүй иргэдийн статистик танилцуулъя. Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд нийт ажил хайж 87 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.2 мянган иргэн ажил зуучлагдсан орж, 64 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Улсын хэмжээнд өмнөх оноос бүртгэлтэй ажилгүй иргэд 6.9%-аар буурсан бол ажил зуучлагдсан орсон иргэд 6.1%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 345 нь хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд байсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4% нь 15-аас 34 насны залуучууд эзэлж байна. Үргэлжлүүлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын мэдээллийг танилцуулъя. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэлээр 2019 оны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол 336 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53-аар өссөн байна. Эдгээр тохиолдлын 96.4% нь үйлдвэрлэлийн осол, 3.6% нь хурц хордлого байсан байна. Нийт гэмтсэн хүмүүсийн 40.8% нь хөнгөн хэлбэрээр, 42.4% нь хүнд хэлбэрээр, харин 16.8% нь нас барсан байна. Үргэлжлүүлэн гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг танилцуулъя. Манай улсад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 95 улсын 4.6 мянган гадаадын иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 36.2% нь бүгд найрамдах Хятад ард улсын иргэн, 8.8% нь Австрали улсын иргэн, 7.1% нь Оросын холбооны улсын иргэн, 6.1% нь бүгд найрамдах Солонгос ард улсын иргэд байсан байна. Манай улсад 2019 онд ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 1.8 мянган уул уурхай олборлог үйлдвэрлэлийн салбарт, 990 боловсролын салбарт, 759 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажил эрхэлж байна. За нийгмийн даатгал болон халамжийн статистик танилцуулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар болон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2019 онд нийгмийн даатгалын сангийн орлого 2.8 их найт төгрөг болж өмнөх оны мөн үеэс 419.5 тэрбум төгрөгөөр, зарлага 2.5 их найт төгрөг болж өмнөх оноос 361.4 тэрбум төгрөгөөр тус өсжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага өсгөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 217.4 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгааллах өвчний даатгалын сангийн зарлага 49.7 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын сангийн орлого өсгөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 365.6 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 27.7 тэрбум төгрөгөөр өссөн нь тус нөлөөлжээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 онд 493.3 мянган хүнд 303.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон нь өмнөх оноос нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 2.8 дахин, олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 2.2 дахин өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид болон олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ өсгөд 0-3 хүртэлх насны хүүхдэд асар насны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж авагчдын тоо 3.2 дахин, олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 8.6 дахин өссөн нь гол нөлөөлжээ. 2019 онд 18 хүртэлх насны 1 сая хүүхдэд 229.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд тэтгэмж болгон олгосон байна. За үргэлжлүүлээд эрүүл мэндийн статистикийг танилцуулъя. Улсын хэмжээнд 2019 онд 77.6 мянган их амарчиж 80.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амарцсан их 543-аар төрсэн хүүхэд 695-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2019 онд нийт нас баралтын 7.4%-ийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.4%-ийг нялхсан эндэгдэл, нялхсан эндэгдлийн 62.2%-ийг няраа эндэгдэл эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2019 онд
1262 болж өмнөх оноос 48-аар буурч нялхсан эндэгдэл 1040 болж 3-аар нэмэгдэж харин яриа эндэгдэл 647 болж 25-аар буурсан байна. Эхийн эндэгдэл 2019 онд 18 болж өмнөх оноос 3-аар буурсан байна. 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 23 болж өмнөх оны мөн үеэс 4-өөр буурсан байна. Улаанбаатар хотод 2019 оны 2 дугаар сард хэдий хэвээ дохын 2 тохиолдол илэрч нийт улсын хэмжээнд бүртгэгдсэн хэдий хэвээ дохын тохиолдол 268 болсон байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 онд 39.7 тэрбум төгрөг болжээ. За үргэлжлүүлэн гэмтэргийн статистикийг танилцуулъя. Улсын хэмжээнд 2019 онд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4696-аар буурчээ. 16 ба түүнээс дээш насны хүн 10 мянган хүн амд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 146 болж өмнөх оноос 23-аар буурсан байна. Нийт гэмт хэрэг өмнөх оноос буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 18.4%-аар, хулгайлах гэмт хэрэг 32.2%-аар, дээрэмдэх гэмт хэрэг 42%-аар, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.5%-аар, заллах гэмт хэрэг 12.7%-аар буурсан гол нөлөө үзүүлжээ. Гэмт хэргийн удмаас учирсан хохирол 2019 онд 162.3 тэрбум төгрөг, хүн төлөвлөсөн хохирлын хэмжээ 43.8 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос учирсан хохирол 31 тэрбум төгрөгөөр буурч харин хүн төлөвлөсөн хохирлын хэмжээ 11.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 онд 30.8 мянга болж үүнд 18 хүртэлх насны хүүхэд 5.2% эзэлж байгаа бол 42.9% нь эмэгтэйчүүд байсан байна. Гэмт хэргийн улмаас 2019 онд 8.7 мянган хүн гэмтэж 930 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх оноос гэмтсэн хүн 556-аар нас барсан хүн 4-өөр буурсан үзүүлэлттэй байна. Аялал жуулчлалын статистикийг танилцуулъя. Манай улсын хилээр 2019 онд давхарсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 5.5 мянгаар буурчээ. Улсын хилээр 2019 онд гадаадын 636.9 мянган хүн орсон нь өмнөх оноос 38.5 мянгаар өсжээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 577.3 мянган нь буюу 90.6% нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна. Аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын зорчигчид өмнөх оноос 9.1%-аар өссөн үзүүлэлттэй байна. Өмнөх онтой харьцуулахад Вьетнам улсын жуулчид 50.7%-аар, Хонконг улсыг 38.1%-аар, Өмнөд Солонгос улсыг 20.3%-аар тус өссөн бол Турк улс, Украин улсын зорчигчид буурсан үзүүлэлттэй гарчээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 32.7% нь бүгд найрамдах Хятад ард улсын иргэд, 23% нь Оросын холбооны улсын иргэд, 16.2% нь бүгд найрамдах Солонгос улсын иргэд, 4% нь Япон улсын иргэд, 3.1% нь Америкийн нэгдсэн улсын иргэд байсан байна. Манай улсын давхарсан тоогоор 2.4 сая иргэн 2019 онд гадаадад зорчсны 81.4% нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7%-аар буурчээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.